Сайн байцгаана уу? Би Agilent компани John Stevens. Харин бидний нэрийг Venion мөн Agilent компани ажилтан. Энэ удаагийн танилцуулгаар Johnny бит хоёр хатуу фазын ялгалтын талаарх үндсэн ойлголтууд болон хроматографийн багажны дээжийг бэлтгэх SPE процессын үндсэн үе шатууд болон дээж бэлтгэхэд хэрхэн тохиромжтой форматыг сонгох талаар ярилцсана. Эдгээр бүх мэдээлэл болон зөвлөмжүүд видео бичлэгийн танилцуулгыг Agilent-ийн сайтаас татаж авах боломжтой юм а. Энэ удаа бид нар одоо хэрэглэгдэж байгаа SPE-гийн бүхэл форматуудын талаар товч авч үзэхээс гадна хатуу фазыг хандлах процессыг улам амьттай болгож танд шаардлагатай үр дүнд хүрэхэд чинь туслах болно. Тийм биз дээ бэ? Яг тийм шүү Johnny. Өөрөөр хэлбэл SPE форматын аль нь таны шинжилгээнд тохирох вэ гэдэг зөв сонголтыг хийхээс эхэлнэ. SPE форматын зөв сонголтыг хийхин тулд дээжийн шинжлэх гэж байгаа бодисын матрикс дээжний хэмжээ, концентраци хэмжээгээс хамаарна. Хатуу фазын салгалтыг хийхэд хэрэглэдэг материалыг хэрэглэснээс нь хамаарч үндсэн 5 форматанд ангилдаг. Шулуун барайл мөн шипризен барайл гэж нэрлэдэг барайл нь 1-ээс 60 мл хэмжээтэй байх бөгөөд барайл дотор хийсэн материалын хэмжээтэй харьцуулан шаардлагатай хэмжээгээр дээжийг нэмж өгч болно. Энэ формат нь 30 мг-аас 10 г хүртэл массыг материал дагуулах чадвартай. Өөр нэг төрлийн SP форматыг LRC буюу хэмжээгээр нөөцлөх чадвартай формат гэх бөгөөд өөрөөр хэлбэл шулуун форматын загвартай адил боловч их хэмжээний дээж нь зориулагдсан байх бөгөөд 100 мг-аас 500 мг хүртэл массыг агуулж нэг удаа 10 мл хүртэл дээжийг хийнэ. Бидний дараагийн ярих 3 дахь төрлийн SP форматыг Von Dilute GR гэнэ. Von Dilute GR форматын хувьд шүүгч материалыг дотор нь чигжиж хийсэн картриджтай төстэй байх бөгөөд хоёр талдаа өөрөөр холбогч үзүүрүүдтэй байдаг. Өөрөөр хэлбэл эдгээрийг хооронд нэг рүү залгаж хэдийгч угсруулж холбох эсвэл том хэмжээний дээжийг агуулсан зүйлтэй бас холбох боломжийг олгож байна. Энэ форматанд хэрэглэж байгаа шүүгч материалын массын хэмжээ 500 мг-аас 1 г байдаг. Дараагийнх нь 96 нөх бүхий формат бөгөөд хэрэглэхэд бас их тохиромжтой. Энэ формат нь ерөнхийдөө 96 нөх бүхий 5 гиний загварыг ашиглаж хийсэн бөгөөд 5 гиний нүх тус бүрт SPE материалыг чигжиж хийсэн байгаа. Нүх бүр 10-аас 100 мг хүртэл хэмжээг агуулах боломжтой байдаг бөгөөд 2 мл хүртэл уусамлыг хийж болно. За, хамгийн сүүлийнх нь бөгөөд бас их чухал форматын нэг бол пипетийн үзүүрт суулгаж өгсөн формат байгаа. Ингэснээр маш өчүүхэн хэмжээний дээжтэй ажиллах боломжийг олгоно. За одоо ингээд дээжиндээ болон шинжилгээнийхээ арга нь тохирсон SPE-гийн зөв форматыг яаж сонгох талаар жишээн дээр ярилцгаая. Бага хэмжээтэй биологийн дээжүүдийн хувьд аль болох бага агуулмжтай байх форматыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл 10 мг-аас 100 мг хүртэл жишээлбэл SP форматуудаас 1 мл-ийн картриж юм уу эсвэл 96 нүхтэй 5-ыг сонгох. Харин бүр өчүүхэн хэмжээтэй дээжинд пипетийн үзүүрдэх форматыг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Харин хэмжээтэй дээжийн хувьд жишээлбэл усны хувьд картрижаар дамжих дээжний хэмжээ их учраас их хэмжээг барих чадвартай форматыг сонгох нь зөв болно. Хатуу фазыг ялгах хандлах арга бүрийн үед 4 үндсэн дамжлагыг дамжина. Эдгээр 4 дамжлагыг тогтоох энгийн арга нь C, L, W, E буюу тогтворжуулах, дээжийг оруулах, угаах, илүүд хийх гэсэн англи үгнүүдийн эхний үсгүүдийн товчлыг тогтоож авах хэрэгтэй. Эдгээр 4 дамжлагын үндсэн зарчим тэдгээрийн чухал талуудыг ойлгож авах нь дээж бэлтгэл болон аргачлалыг боловсруулахад маш чухал хувь нэмэртэй төдийгүй ажлыг маш их хөнгөвчилж өгч чадна. Өөрөөр хэлбэл дээж бэлтгэл амархан болж чадна. 1 2 3 гэдэг шиг. Бэн чи их зүг хэллээ. За тэгвэл одоо бүр илүү дэлгэрэнгүй танилцъя. Бидний одоо ярих гэж байгаа арга нь орчин үеийн химийн салбарт маш өргөн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл хэрэглэх боломж нь их байдагтай холбоотой. Тогтворжуулах гэдэг нь SPE-гийн картриж дотор байгаа материалыг идэвхжүүлэх буюу бэлэн байдалд оруулах гэж ойлгож болно. Энэ нь 2 хэсгээс бүрдэнэ. Гэхдээ үүнийг их тохиолдолд мартаад эсвэл тоохгүй байдаг. Тэгвэл одоо яагаад тогтворжуулах нь чухал бөгөөд хэрэгтэй талаар ярилцгаая. Тогтворжуулахын талаар ярина гэдэг нь силикон болон полимерээс тогтсон SPE-гийн материалуудын хоёуланд нь чухал юм. Гэхдээ силиконы төрлийн бүтээгдэхүүнүүдэд энэ нь маш чухал. Харин полимерийн SPE материалын хувьд тогтворжуулалтын дүнд урсгал сайжирдаг. Чи тогтворжуулалтын талаар юу бодож байна? Тогтворжуулалт бол их чухал.
Ягд гэвэл SPE cartridge туурай материалыг жихэж хийсэн байгаа. Тэгэхээр эдгээр материалыг идэвхтэй ажиллагаанд оруулахын тулд органик уусгагчийг нэмж өгч идэвхжих процессыг эхлүүлэх ёстой. Тэгэхээр энэ нь өндөр даралт чингний хроматографийн багнанд шаарддаг процессд төстэй боловч яг адилхан бол биш. Яг үнэн. Багны үйл ажиллагааг зөв явуулахад үнэхээр тогтворжуулалтыг зөв явуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр картрижин дах материалын шингээх чадвар үр дүнд сайжруулахад маш чухал нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй. SP материалыг органик уусгачаар тогтворжуулж идэвхжүүлнэ. Үүний зорилго нь C18 гэх мэтийн туйлт бус идэвхтэй нүүрс уртурагчийн гинжүүдийг уусгах явдал юм. Түүнээс гадна нэгэн тогтворжуулалт явагдсан бол түүнийг дахин хатааж болохгүй. Хэрвээ хатаасан тохиолдолд дараагийн шат буюу дээжиг оруулах шатанд сөрөг нөлөө үзүүлнэ. Ерөнхийдөө SP материалын полимер нь хатснаас болоод нэг их нөлөөнд өртөхгүй боловч нөгөө талдаа зөв тогтворжуулалтыг хийснээр урсгалыг сайжруулна. Ихэнхдээ SPE материалыг органик хүчлээр идэвхжүүлдэг бөгөөд харин усан уусмалтай зөв тэнцвэржүүлэх хэрэгтэй. Усан уусмалын үед бид нар ус болон буферыг хэрэглэж болно. Органик орчныг усан уусмалаар солих шаардлагатай бөгөөд ингэснээр 2 дугаар шатны үед оруулж байгаа дээжүүдтэй усан орчны хэсгүүд харилцан үйлчлэлд орж байх чадвартай болно. Бэн зөв хэллээ шүү. Тэгэхээр саяын тогтворжуулалтын талаарх чухал ойлголтуудыг санаанд авч сайн болон тааруухан тогтворжуулсан картрижуудын үр дүнгийн талаар ярилцгаая. Бидэнд энд 3 мл-ийн 4 ширхэг картриж байна. Тус бүр 100 мг C18 SP материалыг агуулсан. Тэгэхээр бид нар үүнийг сонгосон нь зөв хийсэн тогтворжуулалтыг ажиглах, зарчмыг ойлгоход дөхөн болох үүднээс энэ төрлийн картрижийг сонгосон байгаа. Гэхдээ нэг зүйлийг байнга санаж явах нь хэрвээ тогтворжуулалтыг буруу хийсэн тохиолдолд ямар ч төрлийн картриж сонгосноос хамаарахгүй. Ерөнхийдөө тухайн картрижинд байгаа материалын хэмжээтэй харьцуулахад 3-аас 5 дахин их уусгагчийг хэрэглэхэд тохиромжтой байдаг. Жишээ нь хэрвээ шүүгч материалын хэмжээ 100 мг гэж үзвэл бид нар 300-аас 500 микролитр уусгагчийг хийн гэсэн үг. Бид сая тогтворжуулалтын талаарх танилцуулга ерөнхий зарчмыг үзлээ. Одоо дараагийн хэсэг буюу CLWE-гийн L буюу дээжиг оруулах үе шатын талаар ярилцгаая. Дээжиг картрижинд оруулахдаа зөв оруулах нь чухал гэдгийг та бүхэн мэднэ. Энэ үед хоёр чухал үндсэн зарчмыг санаж байх нь чухал юм. Та бүхэн ямар төрлийн матрикстай ажиллаж байгаа, таны тодорхойлох гэж байгаа нэгдлийн талаарх үндсэн шинж чанарын талаар санаж байх хэрэгтэй. Зарим нэг матриксийн дээжийг картрижинд оруулахаас өмнө урьдчилан бэлдэж, шинжлэх гэж бүх химийн нэгдлийнхээ илрүүлэлтийг сайжруулахад тусалж болно. Түүнээс гадна хүчилтэй уралд оруулснаар цусны плазмын уургийг задлана. Дээжийг шингэлснээр ионын болон сармаг саадуудыг багасгаж өгдөг. Жишээ нь ундны усан дах pH-ийг тохируулснаар цэнэгтэй зэвлүүдийг зайлуулахад туслана. Тэгэхээр та бүхэн харж байна. Бид нар тогтворжуулалт нь сайн болоогүй SP материал руу дээжийг хийхэд дээж материал чингэн үлдэж чадахгүй байгааг эдгээр жишээн дээрээс харж болно. Үүнээс болж та бүхний сонирхож байгаа нэгдлийг олж илрүүлэхэд нь хүндрэл гарч, илрүүлэлтийн хэмжээг багасгаж RSD буюу стандартын харьцангуйг ажилтнанд сөргөөр нөлөөлөх болно. Дээжиг картрижинд дах SPE материал руу хийж байхдаа аль болох дээжиг уусгагчтай удаанаар харилцахыг бодолцож байх нь их чухал. Өөрөөр хэлбэл үүний тулд бид дээжиг оруулах хурдыг их удаан байлгах ёстой. Ингэснээр дээжиг SPE материалтай аль болох удаан хугацаагаар харилцан үйлчлэлд оруулах боломжийг олгож, амжилттайгаар аналитик дээжнээс баригдан үлдэх боломжийг олгоно. Түүнээс гадна пипетгийг зөв хэрэглэх техник суралцсан байх нь SPE процессыг амжилттай явуулахад шууд нөлөөлнө. За одоо харин угаах буюу W дамжлага руу орцгоё. Энэ дамжлагын үед уусгагч буюу уусмлыг ашиглан SPE материалаас өөрсдийн шинжлэх гэж байгаа аналитик үлдээн хэрэггүй саадуудыг зайлуулна. Мэдээж бид шинжлэх гэж байгаа аналитик угаагаад гаргачих болохгүй нь ойлгомжтой. Яг зөв. Жишээлбэл полимерийн SPE материалуулах Ejelen Templex гэдэг машингийн угаалтын параметруудыг санал болгодог. Тэрнээс гадна хэвийн нөхцөлд оруулах хэрэгтэй. Үүний тулд хоёр параметрыг авч үзэх шаардлагатай. Энэнд уусгагчийн хүч болон pH. Үүний тулд та аль болох хүчтэй уусгагчаар сонирхож байгаа аналит бодисоо үлдээх буюу шингэлэхгүйгээр саадуудыг зайлуулан угаах шаардлагатай юм а. pH-ийг тохируулснаар хэрэггүй саадуудыг зайлуулах. За мөн үр дүнд нь илүү цэвэр дээжний хандыг гаргаж авах боломжтой. За одоо бид CLWE-гийн хамгийн сүүлчийн шат болох E буюу илүүд дээр ирлээ. Энэ дамжлага нь SP материал баригдан үлдсэн шинжлэх гэж байгаа бодисыг уусгагчийн тусламжтайгаар ялгаж гаргаж авах хэсэг юм.
Энэ үед их хүчтэй уусгагчийг эсвэл уусгагчийг их хэмжээгээр хэрэглэх нь түгээмэл байдаггүй. Хамгийн гол нь сүүлийн илүүнтийг хийхдээ энийг санаж байх хэрэгтэй. Энэ үед бэлтгэсэн уусмал маань хийн болон шингэн хроматографын шинжилгээнд орох учраас ууршина. Мөн илрүүлэлтийн түвшин янз бүр байна гэх мэт зүйлүүдийг бодолцож уусмалаа сонгох шаардлагатай. Сүүлийн энэхүү шатанд цаа тольцгүй цэвэр илүүнтийг бэлтгэхэд хамгийн чухал байдаг учраас илүүнтийг аль болох хэвийн байдалд оруулснаар илрүүлэлт буюу шинжилгээний үр дүн сайжирна. Энэ шатанд мөн органик уусгагч болон pH-ийг тогтворжуулах хэрэгтэй. Таны ашиглах SPE аргыг хэрхэн тогтворжуулах талаарх зөвлөмж санаануудыг доорх линкээр орж авч болно. Бид нар SPE аргыг тогтворжуулах хоёр элементийн талаар л ярьлаа шүү дээ. Одоо та SPE аргыг өөрийн дээж дээр бэлтгэх хамгийн амархан найдвартай арга техник болгож чадна. Та бүхэнд сануулахад зөв дээж бэлтгэх үр дүнг сайжруулахад SPE-гийн зөв материалыг сонгох нь хамгийн чухал. Эдгээр үндсэн 5 форматын талаарх мэдээлэл болон видео танилцуулганд гарч байгаа мэдээллийг www.agilent.com шим сайтнаас SPE видео ноут гэж хайгаад авч болох байна. Энэхүү мэдээлэл бидний ярьсан бүхий шат дамжлагын талаар буюу CLWE, тогтворжуулах, дээжийг хийх, угаах, илүүтийн талаар болон дамжлага бүртэн анхаарах шаардлагатай зүйлүүдийг танилцуулсан байна. Мөн энэхүү мэдээллээс угаалт, илүүтийн параметруудыг уусмалын pH болон уусгагчийг ашиглах эрхэн зөв тохируулга хийж байгаа туршилтын талаарх мэдээлэлтэй хаягийг авч болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доор хаяг руу бичээрэй.